Төрийн сайд гэдэг нь чухам ямар шүү зангарагтай, ямар хуу соёлтой, яасан их төвчээртэй хүн байдаг юм бэ гэдгийг цензургүй яриа нэвтрүүлгийн сүүлийн дугаарт урагдсан оролцсон хууль зүйн дотоод иргэн сайд Цэндийн Нямдоржийн ярилцлагыг үзэж байхдаа олж харлаа. Сэтгүүлч Мөнх Баясгалангийн хувьд ярих юмгүй сайн сэтгүүлч. Төрийн түвшээд сөхөж зүрхлэхгүй байсан офшорын лойрыг илчилж Монголын нийгэмдэх өнөө цагийн бахархал болж яваа сэтгүүлч гэдэгтээ хэн маргана. Миний хувьд элдвийн асуудалд маш сортоотой, асар их мэдрэмжтэй ханддаг сэтгүүлч Мөнх Баясгалангийн фэн шиху болчихсон дахиж явлаа хөөрхий. Ялангуяа зүрхний хэлэн киноны гол дүр Барславгийн тухай бичсэн постыг нь уншаад тун их хүндлэх болж билээ. Гэвч Нямдорж сайттай хийсэн ярилцлагыг нь үзээд үнэхээр урам хугарав. Сэтгүүлч хүн тэр тусмаа алдар хүндийн оргил гарч явах хүн яаж эвдэрч яаж бие тоож ямар хуу маягаар хүнийг дээрлэхэн гутааж байгааг хараад дуугаваад дэвтсэнгүй. Юуны өмнө Нямдорж бол төрийн сайд хүн. Насны хувьд ч тэр бээр Мөнх Баясгалангийн аав нь байхаар хүн. Гэвч мань сэтгүүлч түүний албан тушаалыг нь биш юм а гэхэд ядаж Ахмад насыг нь ч хүндэлсэнгүй. Яриаг нь дайрс таслах өөрийнхөө асуултыг заавал хариулгаж, шахаж тулгах, ярилцаж бүхүнээ даапалж шоолох, яриан завсраа үг авчуулан зочноо эвгүй байдалд хийх гэх мэтээр сэтгүүлч хүнд байж боломгүй бүхэл авирыг гаргалаа. Өмнөх ярилцлагуудыг нь харахад тийм байдалтай байгаагүй юм байна. Ялангуяа тагнуулын ерөнхий газрын дарга асан Хушууж генерал хурцтай маш зөөлөн, ээлдэг, бүр найрсгаар ярилцаж байсан. Яг л дурлал тосууд гэж хэлмээр. Тийм ч байж болох юм. Муу нэртэй ч гэсэн хурц генерал альва хүний тухай ярихдаа Нямдорж сайд, гэрэл дарга гэгчлэн албан тушаалын хүндлэх нэрээр нь дуудаж байсныг онцлох хэрэгтэй. Гэтэл сэтгүүлч Мөнх Баясгалан би Баатар генералтай бас ярилцаж байсан гэх мөртлөө хурцын ярьснаар бол гэгчлэн үе тэнгийн юм шиг л бааварлаж суух. Ялгааг бол хоёулаа төрийн агентлагийн даргаасан Монгол төрийн генералууд шүү дээ. Гэх мэтчлэн хамгийн ёс зүйгүй хамгийн бүдүүлэг ярилцлага боллоо. Нямдорж сайдын хувьд ёстой үнэхээр төвчээртэй, соёлтой, ой тогтоомжтой, зарчимтай, жинхэнэ төрийн хар хүн гэдгээ харуулж чадсан. Студент хувийн өмч байж болно Мөнх Баясгалан. Гэвч эфир чинь олон нийтийг шүү дээ. Өрсөн зочноо хүндэлдэггүй юмаа гэхэд үзэгч олноо хүндлэх ёстой. Энэ бол телевизийн зарчим. Сайд Нямдорж зарчим ярьлаа. Сэтгүүлч Мөнх Баясгалан хов ярьлаа. Ховыг нь тоохгүй болохоор хэрүүлэх гэж үзлээ. Бүр сүүлдээ загнаж зандрах шахуучин боллоо. Яаж ч утсан хурцын захиалгаар, нарийн яриул ерөнхийлөгч Батулгын захиалгаар хийгдсэн ярилцлага гэж харагдахаар юм болголоо. Учир нь ерөнхийлөгч Халтмаагийн Батулгын зүгээс Хушууж генерал хурцын нэрийг элчин сайдад дэвшүүлсэн. Тэгэхээр ойлгомжтойгоор утасны үзүр тэр дээрээс хөвсөн гэсэн үг. Эснийхээ даалгаврыг л биелүүлээд байна гэж харагдана л да. Ер нь бол ийм л юм болж өнгөрлөө. Ярилцлагынхаа төгсгөл тэрээр энэ ярилцлагыг би сайн боллоо гэж бодож байна. Яа гэвэл би танаас тулгаж мушгиж нэлээд асуулаа гэж хэлнэлээ. Уучлаарай. Үүн шиг муу, үүн шиг эрээ цайргүй ярилцлага үдсэнгүй. Нямдорж сайд онц байлаа. Мөнх Баясгалан сэтгүүлчид дүн тавихч хэрэггүй боллоо. Энэ хоёр том хүн орж ирж ярьж байгаа нь үлдэн гэж бодоод хурцыг битгий том гэж хэлээрэ. Чи одоо тагнуулын дарга байсан гэдгээрээ тэгж хэлж байна. Хуульчийн хувьд бол аач байхгүй шүү. Би тийм бах уу. Тагнуулын байгууллага сүүлийн үеүүдэд ирээсэн монголчуудыг хийсээр шийтгэх газар бас хуурсан. Аюултай юмнууд хийж байгаа. Мэдсээр байж мушгаад байгаа чинь таалагдахгүй байна. За. Дахиж хүнийг ингэж битгэх мушгиж байгаараа. Хэмцэглэс юм уу та? Илэрхий нүдээр унчихсан юмыг хараа гэж мушгаад.